Зөвлөмж 23 татварыг цахилгааны төлбөр мэт хар. 2021 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн татварын хуулиар татвар төлөлтийн хувь буурч аж ахуйн нэгж байгууллагуудад татварын дарамт багасхаар болсон. Гэвч татварын тайлан тушаах хугацаа уртсаж татвар бага төлдөг болж байгаа юм байна гэж баярлах хэрэггүй. Учир нь та бизнес хийж байгаа бол бизнесээ өргөжж томорно, үргэлж бага орлоготой байхгүй, ашиг орлого өндөр болно гэж төсөөлж түүний төлөө ажиллах ёстой. 1% татвар төлдөг болж байгаа юм байна гэж баярлуул та хизээж бизнесээ томруулж чадахгүй. Тиймээс том компани нэгэн адил татвар төлдөг хэмжээний компани болно гэж үзээд анханасаа татвар болон ашигын талаарх ойлголтоо зөв суулгаж өгөх ёстой юм. Бизнес эрхэлж буй хүмүүс татвар гэдэг асуудлыг цахилгааны зардал шигэ бодож сэтгэж сурах хэрэгтэй. Мөн ямарваа нэгэн үйл ажиллагааг төлөвлөж төсөвлөхдөө татвараа байнга тооцож байх хэрэгтэй. Бодит байдал дээр танай компани алдагдaltaй ажиллаж байсан ч зайлшгүй төлөх ёстой нөөтийн 10% байгаа гэдгийг бүр зардалтаа оруулж ойлгож сэтгэдэг болох хэрэгтэй. Нэмэх нь хэнийгэн хүнийг цалинжуулж ажил хийлгэж байгаа эсвэл хөлсөөр ажил гүйцэтгүүлж байгаа бол хүн амын орлогын албан татварын 10%-ийг төлөх ёстой. Дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлгээд 10-аас 14% тухайн хүнээс авах болон байгууллагаас төлөх гэж тооцдог. Хэдийгээр тухайн хүн төлөх юм шиг дурддагч тайлагнаад байгаа боловч Монголын хуулиар ажил хийлгэсэн компани түүнийг тайлагнаж төлөх ёстой. Танай компани харилцах данснаас гарч төлөгдөнө. Иймээс зардлаа тооцохдоо татвараа оруулж тооцоо сурчвал дараа нь татварын зардал дээр шоконд ороод байхгүй юм. Та ашигтай ажиллаад ногдол ашиг авсан ч гэсэн татвар төлнө. Ногдол ашиг олохын тулд компани ашигын татвар төлнө. Ногдол ашигаа эзэдтэй олохдоо хүн амын орлогын татвар төлнө. Тэгэхээр л татварыг ердөөсөө байх ёстой зүйл гэж анханасаа хүлээн зөвшөөрөөд тэр сэтгэхүйгээр бизнесээ хийж үйл ажиллагаагаа амжилттай явуулж ашигтай ажиллана. Татвараа төлөө дахиад бизнесээ өргөжүүлж ахуй амьдралаа дээшлүүлэх үз ашигтай гарна гэж зорж ажиллах хэрэгтэй юм. Та болон танай бизнес үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байгаа бол татварын болон хууль эрх зүйн орчны талаар мэдээллийг сайтар мэдж байх шаардлагатай. Мэргэжлийн хуульч зөвлөх байхгүй ч гэсэн энэ асуудал дээр нухацтай хандаж шаардлагатай зөвлөмжүүдийг байнга анхаарч сонсч байх ёстой юм. Гол асуудал нь юу вэ гэхээр хууль эрх зүйн эрсдэлд компани орох нь бүх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Үндсэндээ хөдлөх боломжоо хаалгадаг. Анхаарах зүйлс тайлан гаргадаг хугацаа, төлөх ёстой хугацааг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь татварын тухай хуулиар ажилтнуудынхаа хүн амын орлогын татварыг тайлагнаж мэдээлэх хугацаа нь улирлаар байна. Гэтэл та эсвэл танай санхүү хүмүүсийнхээ цалинг сар сараар нь тавьж олгож байгаа. Сараар нь цалин тавьж олгохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхөөр тооцно. Шимтгэл хассан дүнгээс нь хүн амын орлогын татварыг хасаж тооцно. Ингээд цалинг нь олгоно. Гэхдээ та тухайн сард нь тайлагнасан татварыг тухайн сард нь төлөх ёстой юм. Яагаад гэвэл тухайн хүний олсон орлого тухайн сардаа тайлагнадаж татвар нь төлөгдөж байгаа. Гэтэл үүнийг компанийнхаа хувьд тайлан гаргах ёстой улирлаар нь хараад улирлын тайлангаа гаргаад төлнө гэж бодож байх тал бий. Энэ тохиолдолд та нэгэнт л төлөх ёстой байсан татварыг тухайн цаг үед нь төлчихгүйгээр 3 сараар нь бөөгнүүлчих байна гэсэн үг. Гэтэл нэгэн төлөх зүйлийг ингэж бөөгнүүлэх нь эргээд танай мөнгө урсгалд бас сөргөөр нөлөөлнө. Гэнэт 3 сарын нийлбэр дүнгээр татварын дүнгээ харахаар юу их мөнгө вэ гэж сүрприз болдог. Тухайн үед нь өөр нэг төлбөр төлөх шаардлагатай. Тэр нь бизнесийн хувьд ач холбогдолтой юм шиг санагдвал тухайн төлбөртөө зардлаа гаргаад явчихдаг. Гэтэл татварын өр хуримтлагдаж тэр хэрээрээ санхүүгээс гадна хууль эрх зүй татварын эрсдэл учирч байгаа юм. Нэгэнт л төлөх ёстой татвар болоо гэж яагаад шулуухан хэлээд байна вэ гэхээр энэ танай компани нэр дээр бүртгэгдэж буй татвар биш. Та цалин тавьж олгосон хүнийхээ өмнөөс төлөх ёстой татвар юм. Тэр хүн чинь цалингаасаа төлсөн гэж тайлгнасан татварыг л та төлөөгүй байлгаж байна гэсэн үг. Тэгэхээр цалин тавигдаж байх үед энэ мөнгө таны хувьд өөр, нөгөө хүний хувьд аль хэзээний гараад явчихсан гэсэн үг. Тэгэхээр ийм төрлийн татвар хураамжуудыг цаг хугацааных нь хувьд графикаар нь төлж сураад хэвшчихвэл танай бизнестэй татварын хяналт шалгалтын дарамт бага ирнэ. Тэгэхээр тайлан хизээ өгдөг эсхээс үл хамааран татварыг төлж л таарна гэсэн үг юм. Хэрвээ ингэж төлөхгүй хүн амын орлогын албан татварыг удаавал татвар танаас хүн төлж өгсөн гэж тайлгнасан мөнгийг өг гэж нэхнэ гэсэн үг юм. Цаг хугацаанд нь хүмүүсийн хүн амын орлогын албан татварыг нь төлж байхгүй бол тухайн хүн нь хуулийн дагуу татварын буцаалтаа авах зэрэг хүсэлт гаргах үед
асуудал тулгарна. Нийгмийн даатгал бол хүн амын орлогын татвартай яг адилхан. Компани данснаас гараад явах зардал юм. Тиймээс дараах хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Төлөхгүй гураа бол улирлаар нь, жилээр нь, сараар нь бөөгнүүлж төлөх нь танаад их мөнгөний дарамттай. Мөнгө урсгал дээрэж гисэн та ашигтай орлоготой юм шиг явж байснаа гэнт нэг өдөр татвар хураамжаа суудгаж татаад харилцах данс чинь ямар ч орлогогүй болж цөм буурах тал бий. Дараагийн нэг эрсдэл бол дансаа хаалгах эрсдэл. Дансаа хаалгачна гэдэг бол мэдээж бизнесийн байгууллагад хамгийн том эрсдэл юм. Хууль эргэцсэн хувьд ямар нэгэн эрсдэл гаргахгүй ажиллах хэрэгтэй. Учир нь хэрв ямар нэгэн байдлаар компанид хууль зүйн эрсдэлд орох үед 1. Сэтгэл санааны дарамтанд ордог. 2. Эрсдлээ бууруулах, эрсдлээс гарахын тулд олон зардал гаргадаг.